Улаанбаатар хотын хэмжээнд 2014 оны байдлаар хоногт 525 тонн орчим хог хаягдал гарч байна. Гэр хорооллын айлуудын ихэнх нь 200 кг-ийн төмөр торхонд үнс нурм хог хаягдлаа хийдэг. Үүнийг тогтчид үйлчилгээний компани ажилтнууд 2 м өндөр дэвштэй машинд очиход торхтой хогийг өргөж гаргахад хүч хүрэхгүйгээс иргэдээр туслуулах, үрддэж ачих, агаарт тоосчлт үүсэх, үнс нурм өргөх, дээрээс асгарах зэрэг олон хүндрэл гарч байна. Энэ ажлыг хөнгөвчлөх, шинэ бүтээл шалгаруулах хурал дааныг Сонгоо хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зарлаа. Эрхэм зохион бүтээгч, шинийг санаачлагч та бүхнийг их хотынхон төлөө, цэвэр цэмцгэрийн төлөө энэхүү хуралдаанд идэвхтэй оролцохыг уриалж байна. Шилдгээр шалгарсан нэг бүтээлийг 5 сая төгрөгөөр шагнаж, оюуны өмчийн патентаар баталгаажуулж, үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Хуралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сонгоо хайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба 70 88 74 дугаарын утсаар давлана.